За авиазын дүрмээрээ үгийн эцэст орсон ий үсийг уншигдахгүй гэдэг дүрм үзье. За тэгэхээр үгийн эцэст орсон ий үсийг хизээч уншигддаггүй учраас name нэр, face нүүр, царай, rose сарнай гэд. За мөн одоо хоёр ихшгийн дунд орсон эс үсгээс орос з гэдэг аваа гардаг учраас rose гэж уншина. Сарнай little багахан бага, take авах, make хийх үйлдвэрлэх, snake могой, drive за машин жолоодохын жолоодох, bake a cake тэгэхээр одоо бялуу хийх, cute өхөөрдөм, adorable игдүүтэй гэдэг гэх мэтээр одоо яах нь үгийн эцэст орсон ий үсгийг хизээч уншихгүй. За одоо энд бол одоо би ач охинтойгоо нийлж байгаа төөрхөн их бэлдсэн байгаа. Энэний одоо үгийн төгсгөлд орсон ий үсийг уншигдахгүй байдаг ийм үг маш олноороо орсон байгаа. За бүгдээрээ багшаагаа дагаж уншаад орчуулъя. Jane and Kate became close friends and decided to date гэж. За become гэдэг нь болох, close гэдэг нь дотны, за тэгээд decide гэдэг нь шийдэх, date гэдэг маань болцох бас одоо он сар өдөр гэсэн үг. Тэгэхээр Jane, Kate хоёр дотны найзууд болж болцохоор шийджээ гэж орчуулах нь. They chose a nice place near the big stone for their date. За stone гэдэг маань чулуу, choose гэдэг одоо сонгох гэдэг үгний өнгөрсөн цаг нь chose, place гэдэг нь газар. За тэд нар болцоондоо зориулж том чулууны ойролцоох нэг сайхан газрыг сонгожээ. They drank гэдэг маань drink буюу уух гэдэг үгний өнгөрсөн цаг байгаа. Тийм учраас they drank apple juice, grape shake and ate a cake. За тэд алимны шүүс, усан үзэмний сэгсэрдэг ундаа ууж бялуу иджээ гэж орчуулах нь шүү дээ. They played a nice game, had a good time at their date and came home late. За тэд нар сайхан тоглоом тоглож болцоон дээрээ цагийг сайхан өнгөрүүлээд гэртээ оройтож ирсэн. За энэ өгүүлбэрийг одоо бүр ихнээсэн Jane and Kate became close friends and decided to date. They chose a nice place near the big stone for their date. They drank apple juice, grape shake and ate a cake. They played a nice game, had a good time at their date and came home late гэд одоо аль болох хамгийн хурднаараа уншаад тэгээд амаа хөвшүүлэх хэрэгтэй. Тэгээд бид нар урсгал шинжтэйгээр уншиж сурнаа гэсэн үг байна шүү дээ. За хэлзүүн дүрмээрээ бүгдээрээ биеийн төлөөний үгийг үзье. Тэгэхээр бие гэдэг маань бол харилцаанд 3 бие оршдог байгаа. Өгүүлэгчтэйд өөрөө 1-р бие. За тэгээ 2-р бие гэвэл сонсож байгаа этгээд чи та нар. За 3 гэх юм бол бит хоёрын яриаг хөндлөнгөө сонсож байгаа тэд нар гэдэг биеүүдийг хэлдэг. За тэгэхээр I гэдгийг дөрвөлжин хашлтан дотор монгол үсгээр галиглаад өгцснийг хэд их хичээхгүйгээр зүгээр амны хайрцаг ууж чөлөөтэй унших хэрэгтэй. I гэдэг нь би. За you гэдэг одоо энэ you үсэг орсон мөртлөө уншихаараа зүгээр л you гэд уншиж чинь. Чи хичгэлэн, та хичгэлэн, та нар ч гэсэн утгатай байдаг. За ганц тоо 3-р бие дээр болохоор хүүсээр ялгаж өгдөг. Эрэгтэй байвал he, эмэгтэй байвал she, хүн биш, амьтан юм уу, эд зүйл байвал it, тэр гэж орчуулна. За олон тооны 1-р бие бол we. W үсэг нүдэнд харагдах юм бол уруул урагшаа цорвож өгнө. We гэж. За тэгээ бид нар тэд нар гэхээр they гэж хаздаг зэгээр хэлнэ. Хаздаг зэ гэдэг маань хэлээ дээд үүдэн шүдэндээ шүргүүлээд тэгээд зэг хэлэх нь шүү дээ. They гэж. Тэд нар. За энэ үгнүүд бүгдээрээ өгүүлбэрт хамгийн ихэнд байрлаж үүлийн эзэн болдог ба өгүүлэгдэхүүн гишүүн болдог. Нэг зураасаар зурдаг гишүүн болдог байна. Баярлалаа.